За Virgin сайн зүйл гишүүнийг нэмээрээ. За өөрчлөлт оруулах тухай. Үнэхээр бид нэг 2-3 жилийн өмнөх түүхээ бас эргэж санчмаар байна л да. Улс даяараа л 12 сард удамжинд гараад төсвөөсөө том хулгай болчлоо 40-50 ихний том тоо заав нийтээрээ бухимдаад энэний цаана авилгалын хэрэгүүд явсаар оптек гэрээнүүд ирээдүйн шууд гэрээнүүд за баахан юм болоод одоо жигшээл за энэний гарц гаргалгааны Virgin хууль нээлттэй өрсөлдөөнд худалдаа юм байна гэд явсан. Төрөүний танилцуулган дээр харагдаж байна л анхны зарласан үнээс Virgin-ээр урс арилжаа бүхний ард дунджаар үн 15% өсөж тогтож исэн гэд. Гэх мэтийн ингээд сайн үр дүнгууд зөндөө байгаа. Гэтэл одоо ингээд энэ хөрсөн төвшингээ үгүйсгээд хөрсөн төвшингээс ухрыг. Нэгдүгээрт нь тэр нөгөө нэг алдартай жигсчээс нь устдаа яриа жигсчээс нь оптекээ хийчих. Хоёрдугаарт нь зүгээр оптек хийх биш. Энийг одоо энэ хуулийн 13 доор нь байна. Хэд дээр нь байсан бэ? Энийг шууд одоо энгийн хэлээр бол бартерын худалдаа хийчих. Бүр оптек хийхдээ мөнгө дүнгээр хийхгүй юм байна. Бартераар аваачаад бүтээн байгуулалтын тэр нийгмийн эдийн засгийн ач холбогдол гэдэг гой зүйл тавьж хагаад бартерын худалдаа хийчих. Тэгэхээр эн чинь одоо өөрөө нэг тийм бид нар урагшлаад байгаа юм уу, ухраад байгаа юм уу? Энэ хөрсөн төвшингийн чинь яаж бас жоохон уян хатна, яаж цаг хугацаа алддаг болвол шийдвэр хөшөөн хойр гардаг болвол тээвэр логистиктээр асуудал гарч байгаа бол энийг шийдэх энэ хөрсөн төвшингээд дэлхийн энэ чөлөөт нээлттэй өрсөлдөөнд зах зээлийн зарчим руугаа бид нар алхах ёстой болохоос биш 2 жилийн дараа эргээд нөгөө ханцуу дотроо наймаалцдаг болгочий өрсөлдөөнгөө болгочий урт хугацааны гэрээ хийчий том дүнгээр нь хамаагүй хийчий дахиад дээрээс нь бүр бартер хийчий гэд бүр нэг алхам урагш хоёр алхам хойш биш нэг алхам урагш одоо 10 алхам хойш ч юм энэ ч одоо бүр хэддүгээр зууны ямар арилжаа рууч шууд бартер хийгдсэн нэг ийм хуулийн төсөл одоо яг байж болох юм уу энэ ч одоо энэ оруулж ирж байгаа хүмүүс энэ ч одоо арай хитрхи юм шүү ер нь арай хитрхи юм шүү үнэхээр тийм төсөв төлөлгөө орлогон тасраад байгаа бол тэр тотол мотголоо хийгээд нөхцөл байдалтай таарад конжлийнхээ гэрээр хөлөж хийгээд асуудлаа шийдээд явж болдгоо юм тэр маань хэвээр тэгсэн мөртлөө одоо ингээ гой нэрээр тэр бартерыг одоо бас гоё юм хэлнэ л дээ тэр чи одоо value exchange энэ төр гээд нэг гоё нэрүүдээр хэлнэ. Тэгтэл тэр чин зүгээр л мөнгөөр биш одоо ингээ урт хугацааны асар том хаалттай гэрээнүүд л хийх гэсэн үг шүү дээ. Энийний цаан чин дахиад нүүрсний хулгай 2.0 дараагийн том авилга ашиг сонирхлын асар том хэрэгүүдийг баахан хүмүүсийг тийшээгээ төлөхөх эрүүгийн хэрэгт холбогдуулах ийм л үүд хаалга нөхцөл бололцоо хөрс суурийг л бэлдүүлж өгсөн нэг ийм л хуулийн төсөл ийм нэмэлт өөрчлөлт заалтууд л орж ирж байгаа юм шиг л харагдаж байна. Дахиад дээрэс нь том гэрээнүүд дээр Virgin арилжаан дээр хийхдээ энэ дээр нэг ийм юм харагдана лээ. Virgin арилжааны үнийг тогтоохдоо хуучин чинь индекс хэдийн нөхцөл гээд байдаг байсан бол одоо олон улсын худалдааны танхимаас гаргасан худалдааны бараа хөргөлтийн байршилтаа уялдуулж тогтооно гэнэ. Тэгээ Virgin анхдагч үнийг тогтоох чинь хуучин нэг SX call enter гэдэг 4 Virgin дундажаар индекс аавна гэсэн одоо бүр байхгүй зүгээр л дураараа үн тогтоох анхны суур үнийг заамны ер нь дураараа л тогтооё. Одоо чи одоо бүр ерөөсөө ингээд юм утга учиргүй 2 жилийн өмнө бидний устдаа ярьжсэн бүх зүйлэл өгөөсгсөн ийм л зүйл заалт өгөх нэг юм л орж ирж байна. Тэгээд энэ дээр одоо хариулт авах байх та. За хариулт 3 номер тоон сайд. За Virgin тухай хуулийг өгөөсгөөгүй харин илүү сайжруулах зорилготой орж ирж байгаа гэдэг хэлье. За тэгээд нөхцөл байдал бол хүнд байгаа. За ганцхан Монгол улс ч гэлтгүй дэлхийд дахинд өмнө тогтсон дэг жайг бүгдээр өөрчлөгдөж байгаа. Тэр үүнтэй холбоотой бас асуудлууд Монголд аль хэдийн сүүдрэн тусаад эдийн засагт нөлөөлөд ингээд явж байгаа. Тэгэхээр засгийн газрын зүгээс энэ дарга хэмжээ авах үүрэг хүлээснийхаа дагуу бас үүс нөхцөл байдалтай холбогдуулж сайжруулах гэдэг байдлаар орж ирж байгаа гэдгийг хэлье. За тэр юутай томоохон одоо value exchange буюу бүтээгдэхүүн солилцооны асуудлыг бол оруулж ирж байгаа. За тэгэхээр та бүхэн бүгдээрээ одоо бас иргэдтэй уулзж байгаа ойлголт байгаа. Бүгдээрээ л дэд үтцийн бол нийгмийн шинжтэй асуудлуудыг шийдвэрлүүлэх асуудлыг бол маш ихээр тавьж байгаа. Сая би жишээ авахад Аранга аймгийн анх дугаар зөвлөгөөн дээр босч ирсэн бүх сумын дарга, бүх аймгийн дарга 100% энэ одоо дэд үтц нийгмийн асуудлуудыг шийдэж өгөөч гэдэг ийм зүйл ярьж байгаа. Бид нар энийг бол төсөөр хийх боломж байхгүй. За бид нар бол оптек болон концесс байхгүй тохиолдолд ийм
вариант гаргалгаа байна. Энийг засгийн газар өргөн мэдүүлээд их хурлын гишүүд нь болон улсын их хурл шийдвэл тэнд одоо эцэслэн шийдэгдэхээр орж иж байгаа. Шийдэгдэхгүй бол мэдээж энэ асуудал цаашдаа явагдахгүй байдлаар ингээд ярьж байгаа. За тодтолтой холбоотой асуудал бол одоогоор бас үүсээгүй байгаа. За тэгээд мэдээж энэ дээр их хурлаар шийдэгдээд ингээд явхаар шууд харанхуй ханцуун дотроо наймаалцахгүй. Мэдээж энэ дээр гэрээн дээр маш олон асуудлууд яригдана. Ялангуяа энэ жишээлбэл нүүрсээр байлаа гэхэд бид нар одоо явж байгаа урт хугацаанд хийж байгаа гэрээнүүдтэй адилхан хөдөлдөг, тэрийг тоолдог, гайл нь одоо хил дээр тооцоол гаргаад нэг дүн тохироод тэрэндээ одоо нийлцүүлэх байдлаар энэ асуудлууд бол явагдана гэдгийг хэлье. За мөн одоо энэ дээр энэ суур үнийн асуудал бол бас тавигдаад биржээр арилжаалах барааныхаа суур үнийг тогтоогоод тэн дээрээсээ эхлээд дуудаад явна. За биржийн арилж байгаагаар бол заавал арилжаалагдана. Ганцхан энэ хуулийн дээр бол тэр дотоодын хүргэлтийн асуудал нь болохоор манай биржийн хуулийн дээр экспортын зорилгоор заавал даф нөхцлөөр гэд орцсон байгаа. Энийг бид нар дотоодын байжуулах үйлдвэр зэрэг одоо худалдаа авахыг хүсэлт илэрхийлсэн хүмүүст одоо борлуулж болохоор заавал даф биш байдлаар олон улсын одоо нэршлиг ашиглаад энэ танхимаас гаргасан худалдааны бараа үргэлтийн байршил гэдэг байдал дээр тээвэртэй тээвэргүй гэсэн энэ сонголтыг л оруулж ирж байгаа. Тээвэргүй байлаа гэд биржээр арилжахгүй гэсэн ойлголт биш ээ гэдгийг үсэн хэлье.